олон нийтийн санаа бодлыг бол ойлгож байгаа. Тэ. Энэ дээр бол бас хүндэтгэлтэй ханднаа. Биднүүд бол цаашдаа одоо энэ уул уурхайн аврах ажиллагааны одоо багаж хэрэгсэл тоног төхөөрөмжийг бас сайжруулах, дэвшилт техник технологи сүүлийн үед нэвтэрж байгаа энэ одоо машин механизм аврах ажиллагааны зайлшгүй нэвтрүүлэх бас шаардлага хэрэгцээ бий. Тэгээ ер нь бол одоо ингээ олон нийтийн сүлжээгээр явж байгаа энэ одоо юу гэдгийг аврах ажиллагаа одоо маш удаан ингээ явагдлаа тий. Хоёрдугаарт нь одоо тэнд байгаа хуваарь ашигт малтманд олборлож байгаа иргэдийг оролцуулсангүй. Дээр нь одоо энэ шар одоо кинестер буюу тий нэг шар саваар зөөгöd байхын ямар одоо олхоогүй юм бэ ч гэдэг юм иймэрхүү шүүмжлүүд бол байна. Яг үүндээ бол тэр аврах ажиллагаа явуулах ажиллагаа бол цэвэр одоо тухайн газар орон дээр нь ажиллагааг удирдах байгаа ажиллагааны удирдагч шууд одоо удирддаг ийм дүрмтэй. Бид нар бол хөндлөнгөөс нь нөлөөлөх ийм бол одоо дүрм журам бол байхгүй. Нөхцөл байдлыг тухайн үед одоо уул уурхайн яам, ашигт малтмын газар зөвлөх инженерүүд ингээ мэрэгжлийн баг үнэлээд за ингээд эхний оролдлого буюу нөгөө бугуультан татах энэ оролдлого одоо бүтэмжгүй боллоо, боломжгүй байна. Энэ бол эргээд хүүхдийн одоо эрүүл мэнд гар хөл нь одоо бэлтэж гэмтэх магадгүй доошоо одоо унаж алдах юм эрсдэл байгаа учраас зэрэгцээ одоо том одоо нөх малтын ингээ хөндлөн малтлах хий гэсэн ийм одоо 3 арга тактикаар үтсэн. Ер нь бол тэр одоо хажууд нь 70 метрийн одоо уттай 45 метрийн өргөнтэй 32 метрийн одоо гүнтэй ийм одоо уулын ажлыг одоо Монгол улсад дунд оврын одоо гэдгийг хүчин шаталтай уурхайн 7 хоногийн ажлыг баг үндсэндээ 25 цагт одоо хийсэн. Өөрөөр хэлбэл маш тасралтгүй 5 экскаватораар ингээд ажилласан. Ерөөс тэн дээр ямар нэгэн одоо завсар гараагүй. Залгуулаад хөндлөн матлал хийх шаардлага гарсан. Энэ бол одоо тооцоолцсоноор 12 м гэж тооцоолж ирсэн. Яг тэр одоо хөндлөн хонгил буюу тэр хөршний нөхцөл байдалтай уялдуулаад ингээд одоо ажиллагааг зохион байгуулсан. Тухайн үед одоо ашигт малтал хуваараа олборлож байгаа хүмүүсийг дайралт оруулах хэрэгцээ байгаагүй. Энд бол зөвхөн хүн хүчний хэрэгцээ биш. Зөвхөн нарийн тооцоолол, тэгээ аюулгүй ажиллагаа, дээр нь маш нарийн цооног, өндөр нь одоо 1 м, өргөн нь 80 см, тийм ийм одоо жижигхэн хүн суугаа байдалтай одоо ажилдаг. Тэгээ ер нь бол аврагч нарын өөрсдийнхөө одоо хамгийн одоо боломжтой хувилбарыг сонгож, аюулгүй байдлыг хангаж, хэрв томрох тусам бол дахиад одоо ажиллагаа одоо удаашрна, хөрс болоод сул хөрсийг гаргах юм ажиллагаа нэмэгдэнэ. Тийм учраас хамгийн боломжтой энэ хувилбарыг сонгоод яг энэ дээр бол манайхан хүн хүчээ хуваарлаад яг мэрэгчсэн уул уурхайн аврах ангийн албан хаагчид ажилласан.